Монгол ардын нам үнэхээр их зүйл хийсэн үү? Монгол улс чинь 100-аад жилийн өмнө дэлхийн улс орнуудын хөгжлөөс 300-400 жилээр хоцорчихсон эрүүл мэнд, боловсрол, соёл, тээвэр холбоо, хотчлт гээд дээд бүтэц бараг байхгүй гэж хэлж болохоор ядуудаараа байсан. Харин өнөөдөр Монгол хүүхдүүд дунд их дээд сургуулиудтай, эмчлүүлэх эмнэлгүүдтэй, хот сууринтай, дээд бүтэцтэй, мал аж ахуй, газар тариалан, хүнд хөнгөн үйлдвэрлэлтэй, улсын дайтай улс болсоо. Энэ бол дэлхийн олон зуун жилийн хөгжлийн түүхтэй өнөөгийн орнуудтай жишгэд гайхам амжилт гэж боддог. Энэ хөгжлийг удирдсан, бүтээлсэн нам бол яахааргүй Монгол ардын нам. Гэхдээ Монгол ардын нам дандаа л шүүмжлүүлж байдаг үстэй. Шүүмжилсэн бүхэн сайн, шүүмжлүүлсэн бүхэн муу гэсэн үг биш. Шүүмжлэх шиг амархан зүйл гэж үгүй. Харин алдсан ч алдаагаа засч чадах, улс төрийн тэнхээтэй шинжилэлт хийх зоригтой байна гэдэг хэцүү. Шүүмжлэл байх ёстой. Гэхдээ шүүмжилж чаддаг нь хийж чадаа гэсэн үг бас биш шүү дээ. Та нар нам гэхээр л зурагтаар гардаг хэдэн хүнийг гэж боддог байх. Нам бол олон мянган гишүүд дэмжигчдтэй асар том бүтэц зохион байгуулалттай байгууллага. Энэ үеийн хөгжил дэвшлиг авчирсан энэ намд ариун их туршлагач байгаа. Аливаа асуудлыг нуруундаа үүрээд гарах хатуужилж байгаа. Ийм болохоор л би энэ намыг дэмждэг, урагшилж, өөрчлөгдөж, хөгжүүлэхийн төлөө хүчин зүтгэж чадна ч гэж итгэдэг юм. Монгол ардын нам бүтээсэнсээ ихийг бүтээн.